Аян баримтат цуг. Өнөөдөр 2025 оны 11 сарын 21-ний өдөр эзэн Чингис хааны маань мэндэлсэн өдөр тохиож байна. За тухайн өдрийг хизээнээс Монгол улсад албан ёсоор тэмдэглэдэг болсон талаарх мэдээллийг тухайн бичлэгт оруулж байна. За 2012 оноос эхлэн бүх нийтийн амралтын өдөр болгон Монгол бахархлын өдөр гэж тэмдэглэж эхэлсэн. За Монгол улсын ерөнхийлөгчийн 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4-р тоо цаг зарилгаар эзэн бог Чингис хааны маань мэндэлсэн огноог холбогдуулан ажлын хэсгийн дүгнэлт болон шинжлэх ухааны академийн саналд үндэслэн албан ёсны болгож бэлгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр гэж тооцсон тухайн өдрийг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж бахаар тогтоол гарч байсан юм байна. За энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхэт байдал үндэсний нэм нийтлийг баттган бэхжүүлж төрч ёс түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж хойч үедээ өвлүүлэх тэдгээрийг дэлхийд дахинд сурчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж төр нийгэм үндэстний онцгой гавьяа байгуулсан нэгэн иргэнийг Монгол улсын төрийн дээд шагнал тэргүүн зэргийн одон болох Чингис хаан одонгоор шагнадаг уламжлалтай юм байна. Монгол бахархлын өдрөөр Монголын нэгдсэн тулгад төрийн уламжлалт их 9 хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр тухайн өдөр эхэлдэг. Монгол бахархлын өдөр өмнөх жилүүдэд хэдэн сарын хэдэн тохиож байсан талаарх мэдээлэл өгье. За 2012 онд болохоор 11 сарын 14-ний өдөр, 2013 онд болохоор 11 сарын 4-ний өдөр, 2014 онд болохоор 11 сарын 23-ний өдөр, 2015 онд болохоор 11 сарын 12-ний өдөр, за 2016 онд болохоор 10 сарын 31-ний өдөр, 2017 онд болохоор 11 сарын 19-ний өдөр, 2018 онд болохоор 11 сарын 8-ны өдөр, 2019 онд болохоор 11 сарын 27-ны өдөр, 2020 онд болохоор 11 сарын 16-ны өдөр, 2021 онд болохоор 11 сарын 5-ны өдөр, 2022 онд болохоор 11 сарын 24-ний өдөр, 2023 онд болохоор 11 сарын 14-ний өдөр, 2024 онд болохоор 11 сарын 2-ны өдөр тус эзэн Чингис хааны маань мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр болж байсан юм байна. Монгол бахархлын өдрөөр тухайн өдрөөр болохоор Чингис хааны одонг бол Монгол үндэстний өмнө гавьяа байгуулсан нэгэн эрхэмд бол Чингис хаан одонгоор бол шагнадаг. За Чингис хаан одонг болохоор 2004 онд Монгол улсын 2 дахь ерөнхийлөгч Нацгийн баг бандыг гаргасан санаачлагаар улсын хувийн хурлын 21 дурлах толгоор анх баталж байжээ. За тухайн одонг болохоор дагалддаг шагнал нь болохоор за тухайн одонг хүртэгч нь Монгол улсын иргэнд тухайн үеийн ханшаар 900 алттай тэмцэх хэмжээний мөнгөн шагнал. За гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 900 алттай тэмцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түнтэй дүүцэх хэмжээний дурсгалын зүйлээр бол дагалдуулдаг юм байна. За нэгдсэн цагаан алтын хэмжээ нь болохоор 375 г бол байдаг. За тухайн одонг болохоор өмнөх жилүүдэд за ямар эрхмүүд хүртэж байсан талаарх мэдээлэл өгье. За анх бол 2005 онд болохоор Монгол улсын анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн очротгой тухайн одонг бол хүртэж байсан байна. За 2006 онд болохоор төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямсүрэнгийн шаргуй. За 2009 онд болохоор Монгол улсын ерөнхий сайд асан Дашин Бямсүрэнгуй. За 2010 онд болохоор төр нийгмийн зүтгэлт Раднаас сүмбэрлийн гожиг дуржгуй. 2011 онд болохоор Монгол улсын ерөнхийлөгч асан Нацгийн баг бандгуй. 2012 онд болохоор улсын хурлын гишүүн асан Дамдын Дэмбэрл. За 2013 онд болохоор Монгол улсын ерөнхий сайд асан Думаагийн Содомгуй. 2014 онд болохоор нэрт эрдэмтэн физикч Намсрагуй. 2015 онд болохоор Монгол улсын соёлын гавьяа зүтгэлт нэр зохиолч Яруу найрагч Гомжовын Мэнд Оёгуй. За 2016 онд болохоор Монгол улсын гавьяа жүжигчин Дүүрийн дуулаач Ганбаатарын Ариун Баатар. 2017 онд болохоор Монгол улсын гавьяа тамирчин Монгол улсын хөдөлмөрийн баатар Олимпийн аварга Найдангийн Төвшин Баяр. За 2019 онд болохоор үндэсний хөгжмийг дэлхийд гаргасан рок дугуйлалтай хослуулсан зэрэг гавьяа шагналыг үнэлж хүү хамтлагт. За 2021 онд болохоор Монгол улсаас сансарт нэлсэн цорын ганц дэлхийн 100 их Азийн 2 дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер хошууч генерал Жүгдэр Дэмдийн гүр арьж байгаа байлд. За 2021 онд болохоор Монгол улсын зэвсэг түвшинд тус олгосон байна. За тэгэхээр тухайн шагналыг болохоор ер нь яг жилдээ бол нэг удаад нэг хүнд бол олгодог. За 2021 он 2022 онд болохоор 2 удаа бол олгосон юм байна. 22 онд болохоор академич Дижин Гунгаагийн дорж хутгаад. За мөн 22 онд бол Америк нэгдсэн улсын эрдэмтэн Джек Ветерфорд 23 онд болохоор Монгол улсын морин өрийн чуулгад бол тухайн шагналыг олгосон юм байна. За хамгийн сүүлд болохоор 2024 онд болохоор Бан Ки Мун гэх Солонгос улсын иргэнд бол олгожээ. Бан Ки Мун гэх тухайн Солонгос улсын иргэн нэгдсэн улсны байгууллагын 8 дахь ерөнхий нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан нэг юм аа. За тухайн өдөр болохоор хүчит бүх юм бол барилдаан болдог. За анх зохион байгуулалт хийсэн он буюу 2012 онд бол 256 бүх бол барилдаж байсан. За тэгээд 2012 оноос хойш барилдаанд бол тогтмол 128 бүх бол барилдаж байгаа. За тэгээд тухайн барилдаанд ямар улсын цолтон ямар бүхчүүд одоо жишээлбэл төрүүлж байсан талаарх мэдээлэл өгье. За 2012 болон 13 онд
болохоор улсын аварга Санжаадамб, 2014 онд болохоор улсын гард Боторших, 2015 онд болохоор улсын аварга Бүрэн төгс, 2016 онд болохоор улсын арслан Пүрэв давг, 2017 онд болохоор улсын гард Ганбаатар, 2018 онд улсын зан Анар, 2019 онд улсын Начин Баярбаатар, 2020 онд тухайн тэмцээн бол ковидтэй холбоотойгоор зохион байгуулагдаагүй юм байна. За 2021 онд болохоор улсын гард Боторших бол 2 дахь төрүүлж байжээ. За 2022 онд болохоор улсын аварга Бүрэн төгс бол мөн 2 дахь төрүүлсэн байна. За 2023 онд болохоор улсын арслан Бян Ботхон, за 2024 онд болохоор улсын харьцаг Даш тус төрүүлж байжээ. За тэгээд төрүүлсэн бүгчүүдийг аймгаар нь авч үзвэл за Улс аймаг бол 4 төрөв, Арга хангай аймаг бол 3 төрөв, за Говьо Алтай, Дорнод, Өвөр хангай, Дундгой, Сэлэнг зэрэг аймагуд бол 1 төрөв тус авч байжээ. За өнгөрсөн жилээс буюу 2024 оноос эхлэн тус байралдаан төрүүлсэн бүгчүүдийг болохоор Чингис хааны нэрмжит цомоор шилжиж явах цомоор бол шагнадаг болсон. За та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бичлэгний доор байрлах их сурвалж хэсэгт байрших холбоосуудад даран орж сонирхох боломжтой.